Бурхан халдун хайрхныг дэлхийн өвд бүртгэж авсан байгаа. Тэгээд энд байгаа улсууд мэдж байгаа 2010 оны 9-р сард зарлиг гарсан бурхан халдууны тухай гэж ер нь дэлхийн өвд бүртгүүлэхийн одоо ажлыг хийя гэдэг. Тэгээ манайхаас байгаль орчны яам, боловсрол, соёл шинжилгээ ухааны яам энэ талаар нэлээд хөөцөлдөж ажилласан, сайд нарын хамтарсан тушаал гарсан. Тэгж явсаар байгаад сая холбооны бүгд найрамдах Герман улсын Бонн хотод болсон 7 дугаар сард хурлдсан юм байна лээ. Тэр хурлын үеэр манай бурхан халдун уул түүнийг хүрээлсэн тахилагт газар нутгийг дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэсэн. Тэгээ сая намайг Парист очиход ЮНЕСКОгийн ерөнхий захирал Ирина Бокова 2015 оны 12 дугаар сард албан ёсоор бүртгэсэн одоо гэрчлэгээ гардуулж өгсөн байгаа. Тэгэхээр зүгээр товчхон мэдээлэл болгож хэлэхэд ингэж бүртгэж авахд нэг 10 шалгуур тавьдаг. Тэгээ манай бурхан халдун бол 2 шалгуурт нь их сайн нийцсэн байгаа. Тэгээд энэ хүн төрлөختний түүхийн одоо чухал үеийг илтгэсэн ийм одоо дурсгалт газар гэдэг нэг ийм шалгуур нийцсэн. Нөгөө талаас бас энэ дурсгалт газар нь өөрөө тэр тухайн ард түмний одоо зан заншил, язгуур, үзэл санаа, сүсэг бишрэл, урлаг, уран зохиол, түүхийн одоо ном бүтээлд шууд холбогдсон байх гэдэгтээ манай бурхан халдун уул их сайхан нийцж байгаа. Тэгээд бурхан халдун уул тэгээд түүнийг тойрсон энэ дурсгалт газрууд ийм одоо дэлхийн бүртгэлтэй болсонд бол их баяртай байгаа. Тэгээд яг хөө түүхийн тухай янз бүрийн бас маргаан яриа байдаг. Гэхдээ тэнд оршин байгаа уулыг бол одоо хэн ч өөрчилж чадахгүй. Тэгэхээр үүгээрээ бол одоо Монголын бас түүхийн нэгэн одоо гайхамшигтай үе эхэлсэн, их түүх эхэлсэн. Бүрэлдсэн тэр газар нутаг бол бурхан халдун уул юм аа. Түүний ойр орчмын газар нутгаа. Одоо түүнийг тойроод тэгээд одоо олон талдаа амьдарч байгаа монголчуудаа гэдгийг баталгаажуулсан ийм сайхан баталгаа болж өгсөн байгаа. Тэгээд үүгээр их чухал. Тэгээд энэ мэдээлэл бол ЮНЕСКОгийн одоо вебсайт бусад зүйлээр ингэж тарсан. Тэгээд энэнийг би зүгээр гардуулж өгье. За өөр зүгээр мэдээллийн төвшөнд би нэг юм хэлчихэд ЮНЕСКОгийн дэлхийн өвийн жагсаалтанд нийт 4 өв бүртгэгдсэн байдгийг манайхаас Увс нуурын айс байгалийн өвийн ангиллаар, орхны хөндийн соёлын дурсгалт газар соёлын өвийн ангиллаар, Монгол Алтай хадны зургийн цогцлборт газар соёлын өвийн ангиллаар, тэгээд манай бурхан халдун уул түүнийг хүрээлсэн тахилагт газар гэдэг. Тэгэхээр ийм 4 байгаа. За бидний нөгөө мэдээд байдаг ЮНЕСКОд бүртгүүлдэг гэдэг чинь бол соёлын биет бус өвийн ангилд багтдаг одоо морин хуур хөгжим, Монголын ардын уртын дуу, хөөми, Монгол наадам, бүргэдийн ан, Монгол гэр уламжлал, шагаан харваа гэдэг 7 зүйл бол тэр соёлын биет бус өвөнд бүртгэгдсэн байдаг. Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн бас жагсаалт байдаг. Тэнд 5 зүйлээ бид нар бүртгүүлж чадсан шүү дээ. Монгол туул, ардын бүжгийн урлаг, бие биелгээ, за цуур хөгжмийн уламжилт урлаг, Монгол эмчтийн уртын дуу тоглох уламжилт арга, битүү амьсгаа, Монголын уран бичлэг гэдэг. Тэгээ баримт өвийн төрөлд бас 4 өв бүртгэгдсэн байдаг. Луу алтан товч, Монгол шунхан данжуур, 9 эрдний ганжуур, сахиусан дарих гэдэг. Энэ зүйлүүдийг зүгээр би хэвлэлийн олон нийтэд бас мэдээлэл болгож нэмж ингэж хэлж байгаа. Тэгээд энэ 2015 оны 7 сарын 8-ны өдөр гэсэн ийм юм байна. Тэгээд хамгийн гайхамшигтай юм нь одоо бурхан халдун болон түүний одоо ойр хавийн дурсгалт одоо сакред гэдэг нь одоо бүр одоо ариун газар шороог тэр одоо дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэн авсан болно гэж. Тэгээд дор нь бол бас энэнийг одоо баталгаажуулж хүн төрлөختний одоо энэ хамгаалан авч явах ийм одоо байгалийн өв гэж үзлээ гэх. Тэгээд тэр Ирина Бокова Гаревская зурсан ийм одоо бичиг, ийм батламж байгаа. Сая тэгээд 12 сард намайг очиход бит хоёр уулзахад өгсөн байгаа. За гадаад хэрэгээс. За энэ гадаад ямар их чухал үүрэгтэй. ЮНЕСКОгийн үндэсний комиссийн за ЮНЕСКОгийн үндэсний комиссийн дараа.
За энэ улсуудад. За энэ улсуудад гаргуулъя. За ирлээ. улс руу шинжилгээний сайд гантмөр. За энэний гардуулж өгж байгаа нь одоо энэ нөгөө хадгалж хамгаалж хариуцуулж ингээд одоо манай яам засгийн газар их санаачтай ажиллараа л гэж гардуулж өгж байгаа шүү дээ. За байгаль орчны ногоон хөгжил аюул жуулчлалын сайд. За ингээд. За одоо энэ танаа яам нь төрийн байгууллагын өгж байгаа. Хөв хүний хувьд хадгалъя гэвэл дахиад одоо хийлгээр өөрсдөө авч болно шүү дээ. Уул наа улсын 2 аймгийг бас. За хинтийн засаг дарга. За Оюнбаатар аймгийн засгийг дарга. Оюнбаатар. За одоо манай хинтийчүүдийн бахархалтай бид нар тагчаахтаа ярьж исэн одоо ингээд бодит ажил болжээ. За баярлалаа. Төв аймгийн засаг дарга. Баярлалаа. За энэ төв аймаг одоо манай нутаг дээр байдаг одоо талд манай нутагт байгаа штэ л гэх. Манай нутаг дээр байна. Иргэн тойрных нь газар тэгээд хадгалж хамгаалж яваа. За сайн.